64 бомбын схемийг зурсан гэхэд одоо та хэр баян бэ? Чигээс зүгээр нэг хүний яриас осол явж байсан яриад явсан. Гэхдээ тэр бол яг одоо тэр чинь зүгээр золиос одоо хэлмэгдүүлж нэг улс төрийн нэг юм байсан гэдэг түн болго мэдчихэж шүү дээ. Тэнд дээр надад авч идэ дууцсан байхгүй. Үнэхээр сая 7-8 жил намайг шалгалаа. Бүх шалгаагүй газар байхгүй бүх газар шалгасан. Эцээцд одоо та бол улс төрийн өвтлөж харагдаж байгаа шүү дээ. Таны хэн ч харсан 60 тэрбумыг самдвэ гэдэг. Одоо тэгээд тэр чинь бол өөрөө улс төрийн л одоо хэн нэгээ золиоснд гаргаж хохирлоо шүү дээ. Би хохирлоо одоо би хүнд гомдох уу? Одоо хохирлоо гэхэд хүнд гомдох одоо өөрөө энэ замыг сонгоод ингээ явсан. Тэгээд огт одоо өөрөө бодож байгаагүй асуудлаар ингээд хэн нэгэнд ингээд боломж ахуулах хэцүү. Би одоо амар эсэнгээ зовлог ойлгож байна. Оюутны зовлог ойлгож байна. Тэгээ ер нь болохтой намын одоо даргаыг намын байгууллага удирдна гэдэг өөрөө золиос том золиос шаарддаг юм да. Тэгээд ер нь бол улс төрийг дэгдэг штэ. Хамгийн сайхан нэртэй хамгийн муу нэртэй болж байх хэрэг улс төрөл гэдэг штэ. Тэгээд улс төрч болгон тэгэл одоо ер нь тэгээ бүтэн нэртэй өнгө болдоо дөө сүүлийн 2 сард манай намд нэг ингэж ээлж дамсаар байна. Тэгээд энэ дээрээ манай хин хиндээ дүгнэлт хэрэгтэй. Одоо жоохон жолоогоо татцгаа. Эрүүл ухаанаар хоёр талаа гар суух хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр амрын солон гэд ярьлаа. Маш их нүүрсний хулгайч болж хувирлаа. Тэгээ дээрээс нь одоо алуурчин болж хувирлаа. Та бас нэг хэсэг 60 тэрбумын схем зурагч гэж болж исэн. Тэгээд нэг хүнийг олонхоор дайруулж талбай дээр ууралж байгаа олны дунд хайж өгөх зовлонг таяр намсчихсэн мэт. Одоо сошиалын хамгийн анхны арга тэрийн хаягдсан чи би шүү дээ. Анхны золиос болж исэн. Тэгээд худлаа хийгээгүй хувь хүний хувьд бол чи маш хэцүү шүү дээ. Ер нь бол гэхдээ улс төрчийн хувьд туулах хэрэгтэй бол одоо зам. А хувийн хувьд бол хийгээгүй хэргийн төлөө хүний яриаг сонссныхоо төлөө намаасаа одоо юу гэдгийг тэр тухайн намын дөрөв дөрөвт орлоо намаасаа хасаа за шалгуулаад ирсэн би одоо шалгуулаад 8 жил болоод тэгээд хэрэгсэхгүй болоод цагаадаа л буцаад ороод ирлээ. Тийм учраас бас ер нь бол яг хил аманд орсон нэг цэгээ тавих болдгүй юм байлээ. Нөгөө яг одоо гүрийгээд одоо юу гэдгийг байгаад байхаар улам бол хэмдэрдэг юм байлаа. Би чинь бас эхлээд улсын их хурл 16 оны сонгуулийн үед бас яригдаад тэгээд намтцсан шүү дээ нэг хэсэг. Тэгээд 17 оны сонгуулийн үед дахиж чинь сивж гаргаад тэгэхээр ер нь л энийг зэгцлэх нь зөв юм байна гэдээ би өөрийнхөө хоёр албан тушаалд нэг өдөр өгчээсэн шүү дээ. Иргэдийн тэн дээр намын нийслэлийн намын дарга нэг өдөр гараас сурж байгаа. За би шалгуучаад ирье. Ямар ч байсан би ямар ч байсан хэрэг хийгээгүй. Тэрхүү одоо буланд шахдаг эрх мэдэл санал суудлын төлөө нэгнийгээ золиосонд гудамжинд гаргадаг тийм үү? Энэ байдлыг залуу хүний хувьд энэ намын шинжилгээний хүрээнд ямар байдлаар өөрчлөөсөө ямар ажил хийгдээсэ гэж юм боддгийн өөрөө бас амар өслөнг ойлгож ийнгээ тэгж штэ. Тэр дараа нь ахаад ингээд 8-10 жилээр 20 жилээр хүнийг бушлаад иж болох юм уу? Сая одоо бүр нэгнийгээ баталж чадахгүй хүн алдсан гинлээ. Тийм нэг юм яриад байна штэ. Тэгээд ингэж хэлээд одоо бүр хуулийн сайд болчих байна. Тийм яг энэ бол одоо би бол яг та бүхэнтэй адилхан эвдлэл мэдээлэл яг нэг юм. Тэгэхээр би одоо энэ дээр юу гэж хэлэх вэ? Тэгээд нэрээ цэвэрж авсан дээ ямар ч байсан. Яг хөө тэгээ хөвгтөл болоод босон ч гэсэн бас би ч өөр хөвгтөд амьдрын шүү дээ. Ямар энэ өөр улс төр амьдрал дуусч байгаа биш. Би тэгээд сая 8 жилийн өмнө тэгээд тэр асуудал гараад тэгээд би 8 жил гудамжинд явж байгаа л эргэж орж ирлээ шүү дээ. Тэгээд ямар ч байсан. Дахиад ингэж авах юм уу? Тэгвэл танаа нам залуу юу гэж байх хэрэг байна уу? Манай намч яг та хоёр талд гараад үзлээ. Тэгтээ одоо тэр ойлголцсон доо. Өнөөдөр тэр дарга нарын тавьсан илтгэл, мэдчилгээ, үхэлсэн үгнүүд дээр бол бүгд бол ямар ч өөрсдийнхөө тэр гаргасан одоо алдаа гэх юм уу, өөрсдийнхөө үзэл бодол гэх юм уу, буруу зүрх бодсон зүйл дээр бүгдээрээ уучлалт хүслээ шүү дээ. Намын гишүүдээсээ. Тэгэхээр ямар ч уучлалт хүсэж чадаж, буруугаа хүлээж чадаж, тэгээ ойлгож чадаж, гарч чадж байгаа нь өөрөө альва одоо хүний одоо өөрөөс нь шалтгаална да. Тэгэхээр би бол одоо хүн болгонд ордоо өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Та улс төрд юу хийх гэж байна? Би улс төрд би ч одоо ороод ирлээ гэж. Би ороод ирлээ гэж ямар ч нүрээс цэвэрлээд одоо би ямар ч байсан тийм юу байхгүй шүү. Тэгээд бүх хэрэг маань одоо дууссан юм байхгүй гэдэг бол. Гэтэ би хэлмэгцсэн дэрийг бол манай хүмүүс мэдж байгаа. Тэгээд сайн намын гишүүнээс эргээгээд буцаагаад одоо ингэ намыг хөдөлгөөн төлөвшөөр оруулаа. Тэгээд би чинь бас өөрөө манай намын гишүүн ойлгох юм бол намайг маш хүнд үед ялагдсан үед энэ олон дараалсан ялтуудын суурийг ихийг тавихад гол үүрэг гүйцэтгэсэн одоо намын байгууллага. Яг нэг одоо улс төрийн өрсөлдөгч намнах технологиор бүгд л над руу дайрсан. Бүхэл хүмүүс нэг мессеж ганцаараа болгож хагцсан байсан. Тэгээд за ингэж явж яснаас
өргөдлөөгөө шалгуулад ирээ даа гэсэн.